Амар мэндэ. Мэлми тонглог улми бат лагшин амглан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Гавьяандан ирдэж гал руу унаж өгөх. Монгол ардын зүрэг. Хуучаарай. Үргэлжлэл. Торгуудууд дээр үед Ван Бэс хориг сайр хошууд тайжууд гэж хуваагдж байжээ. Ван ноёны ахалсан торгуудууд дуу хуур найр наадам сайтай байж. Ван ноёны дүү Бэс ноён гэж байж ховдод суугаа манжийн амбан харьяа ноёдоо дуудаж найр наадам хийж мяндаг цол хүртээх болж гинэлтэй. Тэгээд торгуудын ноёдыг хүлээн авч ном хайж хэр цэцэн мэргэн ухаантайг нь шалгаад номын хувьд дүүд нь Ван цол шагнаад сүрлэг сахалтай сайхны хувьд ахыг нь Ван хивээр нь байлгах болно гэж ярилцаад. Одоо та нар наргид цэнгээд сайхан амарцгаа. Өглөө уулзъя гэжээ. Энэ хоронд дүү Бэс ноён нь ах надаас сайхан сахал царай зүсээрээ л эст авдаг юм бол гайгүй биз гэж бодоод аха танина сахлыг чинь амбан ноён их гэлээгүй хараад ах шиг байсан. Та юр сахлаа хусаад очсон дээр баха гэж зөвлөжээ. Гинэн ах нь дүүгийнхээ зөвснөр сахал үсээ зулмаатал хусаад өглөө нь амбантайгаа очиж золгоотгсон чинь амбан ноён инээмсэглэх хайцнаа ярвааж. Өчигдөр зурмал шиг сайхан Ван байсан. Өнөөдөр зулмсан гахаа шиг муухай амтан болчихж өөр ингэсэн ухаантай бодолтой бай гэд шийдснээр Ван цол шагнаж харин ах Ванг нь ноён болгожээ. Ингээд торгууд нарыг дүү ноён нь залиараа хагалсан гэдэг юм. Дөрвөд далай хааны улаан гомын хүрээнд нэгэн сүм байруулах болж энэ сүмийн чулууг хотон нараар хархирайн голоос зөөлгөн бариулахаар шийдэж уул ажил нүсэр хүнд тул хотноор хоорондоо хэлэлцэж жараа гэдэг сэргэлэн залуу. Би ноёнд айлтгаад учрыг олъё гэж хэлээд ноёнд бар алхажээ. За ноёнтоо бид нараар чулуу зөөлгөж сүм бариулахаар шийдвүү гэхэд тийм гэжээ. Жараа хариуд нь за мэдлээ би барья гэжээ. Тэр барьсан тань бурхан гэдэг юмд барих гэлүү гэж асууханд ноён нь тийм гэж. За бид тэр бурханыг тань чулуугаар сайн хүүрлэе. Манайхан хүнээ хүүрлдэг шиг юм барих юм байна гэхэд ноён энэ буруу номтнууд хүүрийн байр шиг юм барьж магадгүй гэж сэжиглээд хотон нараар бариулахаа болж хүрээний лам нараар хөх тоосго зохиулж бариулсан гэдэг. Хүүрлэх, оршуулах. Ар халахад довтолсон галдан бошхтын цэрэг Эрдэнэзүг дайрч сүйтгээд орхны улаан цутгаланд ойртож ирэхэд нэгэн өвгөн дайчин өгүүлжээ. Цагаан ботог унсан хөөхд цахилж яваад үртэй газар юм а. Хайрхаа. Энд голыг тойрч гарвас эрэлхэг дайчид маань үлзээтэй болов гэж. Өвгөний ухаалаг үгийг мулгуугийн санаа гэж үл ажирсан өөлдүүд хадад хавцал руу бууж орхны улаан цутгаланд дөхөж ортол гинэт усны үерийн хүчит давлгаа тэднийг хөрвүүлэн хамж урсгалдаа үйж сүрүүлсэн юм гинвэлээ. Үнээс хойш жил тутам мянган лам мөнгөөр тахиулж байсан домогтой юм. Цэцэн хаан 9 угсаа залгасны дотор эрвгэр цэцэн хаан 3 дахь хаан нь юмсанжээ. Багада үнэхэрийн цэцэн хүүхэд байжээ. Уг нь харц гаралтайж цэцэн мэрэгнээрээ шалгарч аймгийн хан болсон гэлцдэг. Баг байхад нь тэднийд хүн ирээд аав ээж нь эзгүй байсанд сургалахад хүү хэлжээ.
Аав өвчин хайж аваа, ээж дэлхий цэвэрлэж аваа гэжээ. Энэ нь эцгийгээ айл хэсэж архиуж, эхийгээ аргал түүж авааг хэлсэн утгатай үг байсан юмсанж. Үүнээс хойш үе тэнгийнхэн төдийгүй томчуудыг үгээрээ давдаг болж мэрэгнээрээ алдаршин харц ардын дотроос хам болжээ. Хам болсон хойдон жил нь богдод халахын 4 аймгийнхан ирж мандал өргөн бэлэг барих болж гин. Эд залуу эревгэр цэцэн ханж богдын хүрээ рүү 2 түшмлээ дагуулж явлаа. Богд эзэнд бэлэг өгөхөөр юу авч явах вэ? Та анх хам болж буй болохоор их хүндтэй очино үсттэй гэхэд гайгүй болно үз. Урд шар баранзад 50 лангийн юм бүү бэлд гэжээ. Тэгэхдээ аймгийн нэр гутав бэлэгч нь багдаж буй юм биш үү? 9 цагааны бэлэг баривал ямар вэ? Гэхдээ болох л байлгүй гэд тоосонгүй. 9 цагааны бэлэг. Монголоос Манжийн хаанд жилд нэг удаа барьж байсан алба. Булганы бүтэн арьс хүзүүндэн зүүсэн мөнгөн буйлтай цагаан атан тэмээ нэг. 5 өнгийн хадгаар чимсэн шар ногттой цагаан зүсмийн 8 акт морь эдээсэлтийн хамт өргөж байв. Та YouTube дээр Туулаа нэмэртэй подкастыг үзэж бас сонсож байна. Бичлэг таалагдж байвал сэтгэлээ үлдээгээрэй. Урт шар баранзад дунд зэргийн хадаг. Явсаар богдын хүрээнд иржээ. Богдод бараалхахаар болоход 2 түшмэл юу болдог бол гэж түгшиж байв. Эрвгэр цэцэн хаан насаар багтвал 3 хааны хамгийн доор сув. Дээд талд суусан хан нар богдод жинтэй том бэлэг барив. Эрвгэр цэцэн хаан шар баранзад 50 лангийн юмбүтэйгээ очиход 2 түшмэл нь яаж халаах бол гэж хавталцаж суужээ. Эрвгэр цэцэн хаан манай нутаг зуд турхан их газар холгүйж унаа муутай ядарч ирэв. Эзэн богтой уулзсных хадаг юмбүгээр золгоё гэж золгож гин. Тэгээд таныг харж дахиж авах гэж хаяа голын урд буй модод уулыг өргөе. Наагур нь урсаж буй хатан туулын уснаас ууж авах гэд хамтдаа нь бас өргөе гэжээ. Тэгсэн чинь богд баярлсан гэдэг нь чихтэйхэн. Надад уулаас өргсөн аймаг байгаагүй гэд богд дүнжин гарав хэмээн нэрлэж урд өвөрт нь манзуу ширийн хийдийг байгуулж тахилгад уул болгоё гэжээ. Манчхаа нэгэн удаа чамайг цэцэн гэдэг надтай шатар тавь гэжээ. Тэгэхэд хэлжээ. Би шатар мэдэхгүй. Тантай яаж шатар тоглох вүлээ? гэж цэцэн хаан хэлсэнд эзний зарлиг бууддаггүйг мэдэн үз толгоогоороо мөрийтэй тоглоё гэж Манж хаан хэлжээ. Энэ нь Монголын Чингисийн угсаат ноёдоос нэгийг нь ч гэсэн хороох далд санаа байсан юмсанж. Эрвгэр цэцэн хаан шатар гэдэг тоглоом толгоогоороо яаж мөрийцэж болох вүлээ гэд хадаг бариад гуйгаад байж гин. Манж хаан тэр яах вэ? Би хэлсэндээ хүрдэг хүн толгоогоороо мөрийц гэжээ. Цэцэн хаан бас дахин хадаг барьж толгоогоороо мөрийцэж яаж болох вэ? Морины дэнчинтэй болгоё гэд хүсэлтийг нь хүлээж авсангууд хааны зарлигийг хүчинд авцсан болж тоглоод хитгэн нүүгээд Манжийн хааныг хожчихжээ. Ингээд халахын өчүүхэн хам би Манж хааны толгойг авах болж дээ гэж гинэ. Халахын хан цөм богдод бараалхах үед Баруун аймгийн 3 хаан нь хүрээг Монголын нутгийн төв рүү нүүлгэнэ гэж гин. Түшмэд нь цэцэн хаан руу харсанд зүйтэй нүүлгэх нь зөв гэж байна гин.
богдын хүрээг нутгаасаа холдохыг зөвшөөрч байдаг. Даанчиг яв та гэж төшөмд нь халаглаж суужээ. Манай аймаг хүрээг нүүлгий. Тэгэхдээ шийдэх нэг юм байна гэж гин. Богд түүнийгээ хил гэжээ. Манай аймаг хүрээг дангаараа хариуцсан дагаад нүүлгчгий. Баруун 3 аймаг хамжиж нийлээд унаан хүсэг сайтаагаараа хам богд хатан туул 2-ыг нүүлгэн үз. Гэхэд богд хаанч баруун аймгийн 3 хаанч таг болж хүрээг нүүлгэхэ болжээ. Эрвгэр цэцэн хаан 37-ны сүүдэр дээрээ сэтгэлээр унаж таалал төгсжээ. Учир нь цэц булаалдаад бусдыг ямагт үгээр дийлээд байсанд надтай амны зууга болгон цэц булаалдах өөр хүн байна уу гэд бараа бологсдоо явуулав. Тэд ирж явсаар говь мэргэн вангийн хушуунд их аманцар нэгэн авгаа байна. Дуудаж ирүүлэх үү гэж хэл иржээ. Би очиж уулзъя гэд зуны цагаар хянараа дагуулад явжээ. Тоорцгорхуу хувраг маягийн малгай дээр хан жинсээ хадсан нь игц бус далиу харагдаж байвгэн. Нар жаргаж байхад нутгийнхнаас сургалахад энэ хот нь тэр авгаагийнх би гэд зүүн урах зүг зааж өгчээ. Дэлийг нь зассан сайхан хөрөн морьтой тэрээр хянараа орхиод морины хурдаар давхиж очив. Үнэ авгаа зуны халуун дээлээ сугалдаргалаад үнэгээ сагаа сууж байх юм. Цэцэн хаан дэрэгдэн тулж очиод зог тусан. Хаа цагаан хүрэгч үнэ харагдана уу гэхэд авгаа наран сүрэг талаас очисон хяан нарыг наранд гялбан сарвчлан хараад харсан хүмүн харсан. Сая энүүгээр дайлуу эвэртэй долив хүрэн бух хамар дээрээ шээлгээд хоншоор дээрээ баалгаад хөөгөөд явж байсан. Хаагуур явчихав даа хүмүн гэж. Тэгэхт нь эрвгэр цэцэн хаан нэг сайн харчхаад морьныхоо жолоог эргүүлэн нарлууга хумгүй буцаж тавхив. Эргэж ирээд манай аймагт ч юм цэцэн хүн байдаггүй. Өөр аймагт байх юм гэж сэтгэлийн шаналгаанд орж алав тамгандаа ирэхгүй байсаар 37-ны сүүдэр дээр таалал төгссөн юм гэдэг. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Хуучаараа таалагдсан бос сэтгэлээ үлдээж subscribe төвчөө дараарай. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Нүүр номон дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Нүүр номоор аялахдаа хуудсыг минь дагаарай. Тэгвэл өнөө Туулаа нэвртэй чинь баярлах юм. Цаатгыгаа нэг баярлуулчихад яах вэ дээ? Тийм ээ. Танд таны гэр бүлд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.